хүргье. За би бол парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр бол одоо тултал явна. Өнөөдөр энэ Монгол улсын тусгаар тогтнол бүрийн эрхтэй байдал, энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, энэ парламентын засаглалтай шууд холбоотой. Тэгэхээр энэ парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Би энэ ерөнхий сайдын улсын хурлд оруулсан нэтгэл үзүүлэх тогтоол дээр энэ парламентын засаглалыг төлөвшүүлэх гэдэг зүйл дээр бол дэмжиж байгаа. Би нэтгэл үзүүлнэ. Нэг хоёртын магадгүй одоо энэ 10 сар хамтарсан 10 сар энэ парламентын засгийн газрын хамгийн бүтээмжтэй 10 сар байсан байж магадгүй л болчлоо л доо. Цааш та. Одоо ингээд улс төржөөд тэгээ дагаад эдийн засаг нунаад амжиргааны түвшин доошлоод ингээд бид нар шүүмжлэх амархан, шүүх амархан, эсэргүүцэх амархан, ив алдах бүр амархан. Даваа гайгүй ингээд ард түмэн ихтгэл үзүүлээд ингээд явах гэжэтэл нэг ер нь чулуухан л дээштэй маш том явц үер хашиг хөндөгцсөн учраас өнөөдрийн асуудал орж ирж байгаа шүү. Энэ бүх юм хугацаатай. Энэ парламент сууж байгаа гишүүдч хугацаатай, бүгд хугацаатай. Бид нар хойж үедээ ер нь юу хүлээлгэж ихээ. Тэгээ бид нар эдийн засгаа өсгөнө гэж ярьдаг. Энэ төгжрөл утаа гэдэг олон асуудалтайгаа нүүр тулаад ярьдаг. Бид нар нийгмийн ёс суртахууныхаа асуудлыг ярихгүй юм. Өнөөдөр бидрийг санал суудлын хэрүүлхийгээ сууж явах тэр Баян-Улгийн аймагт өсвөр насны 3 хүүхэд автомашины ослоор аим алдлаа. Замын үүд дээр өнөөдөр тээврийн 2 том машин мөргөлдөөд 2 жолооч нь газар дээр амнасаа алдаж байна. Энд хайртай хүмүүсээ алдаад сууж байгаа гэр бүлийн хүмүүс нь өнөөдөр бидрийг хараагаа зүхээ сууж байгаа. Тэгтэл бид нар энд нэг явцсан үер хашиг яриад нэг цүнхний асуудал яриад заримдаа бид нар яг нэг үгэлэхэд өөрсдөөс ичих хэрэгтэй шүү дээ. Мундаг том ус төрчөд одоо цаашаа бид нар ингээд үлдсэн 3 жилдээ ус төрчсөөр байгаа л тарах уу? Би ардсан намыг бол засгийн газар сайн ажилласан гэж бодож байгаа. Ер нь шулуухан хэлий. Ардын нам өөрөө гэрээ гэж өрчсөн шүү. Төрүүлж бид нар шийдвэр гаргасан шүү дээ. Нэгтлийн шийдвэр. Тэр гэрээн дээр чинь байгаа шүү. Юм үннээрээ байх тэрээ. Тэгэхээр бид нарт бол цаашаа эв нэгдэл хэрэгтэй, бүтээн байгуулалт хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид нар энэ явцсан ашиг сонирхолд хөтлөгдөж олон засгийн газрыг унгаж олон ажлыг хойш нь тавьсныг бүгд л ярьж байгаа шүү дээ. Одоо тэгэл явах нь бүтэх нь бүгд одоо яг жилийн өмнө бид нэр сонгуул өрсөлдөөл явж исэн шүү дээ. Одоо нэг сарын дараа бид нар засгийн газараа байгуулаад парламентод тангараа өргөөл хийн бүтээнгээл одоо энийгээ бүгд ингээ мартчихж байгаа юм. Тэгээ бид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй хөө. Энэ жилийн өмнө хэлсэн ярьсан зүйлүүдээ тэр байгуулсан гэрээ контракт олон зүйлүүд дээрээ бид нэр өөрсдөө хариуцлагатай хандж ийж дараагийнхаа хариуцлагыг ярьсан зүг байх гэж бодож байна. Тийм учраас өнөөдөр би ерөнхий сайдгад итгэл үзүүлэх тал дээр би саналаа өгнө. Баярлалаа. За юу шиг хариун зэ гүшүүн. Асуулт асууя. Ерөнхий сайдад итгэж байгаа. Тэгээ оюун эрдэнэ гэдэг хүндээч биш. Ерөнхий сайд түүний ахалж байгаа баг засгийн газрын мөрийн хөтөлбөр цаашдын бодлогот нь итгэж байгаа учраас энэ бодлого маань хэрэгжээсээ бодлого хамтарсан засгийн газар тууштай тогтвортой байгаасаа гэдэг дээр үндэслэж би итгэлээ үзүүлнэ гэж илэрхийлж байна. Ерөнхий сайд оюун эрдэнэс зүгээр нэг ганцхан юм асуумаар байгаа юм. Та минь яагаад ингэж их удваа гэж. Яг хүмүүсийн одоо яг нэг ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь зөвхөн цүнхний асуудал болоод юм итгэл үзүүлэх асуудал ороод ирвүү гэдэг дэрлэхэн болгоно л яг мэдж байгаа хүмүүс бол мэдж байгаа, мэдхгүй гинэн хүмүүс бол бас нэг тийм нэрэл одоо цүнхнээс болж л одоо орлогоо нотолж чадахгүй байгаа учраас одоо хоцрох гээд байгаа ч юм шиг юм сонин нийгмийн уур амьсгалыг өдөөсөн юм бүлэг хүмүүс байгаад байна л да. Гадаад дотоод хүний өөрийн
олон бүлэг эрх мэдэл, эрх ашиг баялагын одоо зодон пулаацалдаан болж энэ асуудлыг одоо бас дэвэргэж гаргаж ирж гинүү даа гэж харж байгаа. Энэ бол зохион байгуулалттай технологи дээр суурилсан асуудал явж байгаа. Гинт одоо хүүхдийн гэдэг юм одоо тэр залуугийн хүүхд гэхэр ч одоо бас хэлэхэд хэцүү шүү дээ. 23 настай залуугийн одоо их нэртэйгээ найз охиндоо одоо гэрлэх санал тавьж байгаа энэ асуудал өөрөө технологи дээр суурилсан асуудлыг хэн гаргаж ирж байгаа, түүнийг хэрхэн яаж цааш нь давалгаалж гаргаж ирж байгаа, нийгмийн хэрхэн яаж нөлөөлөл бий болгож байгаа гэдэг нь бол өөрөө цаана технологи гэж би үзэж байгаа. Та ч гэсэн сая хэллээ. Энэ бол ер нь зүгээр нэг цүнхний асуудал биш ээ. Цаана нь бол одоо тодорхой асуудал, бодлого бол байгаа гэж. Бид нар иймэрхүү төрлийн бас жагсаалт цуглаанууд бол зөвхөн Монголд ч биш гадаад улс орнуудад ч гэсэн болдог. Нилээд одоо өргөн хүрээнд болдог. Монголд ч одоо анхных нь биш. Ковидын үед ч гэсэн бид нар 2 3 одоо ийм томоохон тэмцэл гэдэг юм уу, ийм томоохон одоо ийм жагсаалуудыг даван туулсан. Ард нь дандаа л технологи байдаг. Яагаад энэ цаг үе дээр яагаад яг одоо энэ асуудал гарч ирв гэдэг нь бол бас анхаарах ёстой асуудал мөн. Нэг асуудал байгаа. Арчилсан нам үнэхээр одоо хамтарсан засаг байх ёстой гэдэг дээр бол би ч гэсэн одоо анхнаасаа л мөрийн хөтөлбөр дээр ч одоо хамт суусан, хамтрахын зүйтэйч гэж ярьж байсан. Гагцхүү магадгүй сайд яамыг толгойлж байгаа бол харьяа газруудаа ч гэсэн боловсруучны байршуулдаг ийм нэг бичигдээгүй хууль гэдэг ч юм уу. Ийм явдал явсан. Энэ нь өөрөө эргээд төрийн албаны тухай хуулийг ч нэлээдгүй зөрчсөн. Аймаг сум орон нутагт маш их халаас хилгээ явсан. Ингэснээрээ нэг албан тушаалын ард бас л хүний амьдрал явж байгаа учраас манай намын гишүүд ч тэр мэдээж үүн дээр бухимдсан. Хурлын одоо их хурлын гишүүдээрээ дамжуулаад бүлэг дээр ч энэ байр сууриа илэрхийлсэн. Тэгээ энээсээ улбаалж одоо бас манай нам дээр одоо баг хурлын гишүүдийн хувьд ч гэсэн ер нь бол энэ боловсруучны бодлого алдагдж байна. Маш олон хүн хилмигдэж байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн учраас баг хурлын шийдвэр маань гарснараа гарсан. Баг хурлын шийдвэр гэхдээ ерөнхий сайдыг огцруулах талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр магадгүй өнөөдөр арчилсан намын 8 сайд өөрсдөө өргөдлөө өгсөн байна гэж өнөөдөр мэдээнээс бас харсан. Тэгэхээр яг одоо бол ерөнхий сайдын огцруулах асуудлыг бол манай намын баг хурал огт яриаггүй байгаа шүү. Яриаггүй. Ковид, Орос Украины дайн, Трампын худалдааны тарифын бодлого араасаа дараалаад маш хүнд нөхцөл байдлыг, геополитикийн нөхцөл байдлыг гаргасан. Ийм ч учраас нийгэмд бухимдал өндөр байгаа. Үүнийг далимдуулаад технологиор суурилсан яг энэ дотоод эрх мэдлийн тулаа явж байна. Тэгэхээр та үүнийг одоо бас өөрөө үнэхэрийн тим юм байна уу? Эсвэл үнэхэрийн л одоо юм цүнхний асуудал байв уу гэдгийг бас нэг тодорхой хэлж асуудлыг яг тодорхой ярихгүй бол болохгүй байна. За ерөнхий сайд хариулт өгье. За би төрийн байгуулалтын байнгын орон дээр бас хэлсэн. За миний хувьд олон жижигсаалтаа одоо нүүр тулж ирсэн. Ерөнхий сайдын хувьд одоо 2 ч том жигсаал дээр би талбай дээр гараал жигсагчтай уулзчихсан. Тэр бол ковидын үе байсан. Яагаад би тийм ихтгэлтэй жигсагчтай нүүр тулж төрийн ордон руу асуудал үүсгээс урьдчилан сэргийлж байсан бэ гэхээр тухайн үйл ордон нэгдмэл байсан. Тийм учраас ерөнхий сайдын хувьд одоо зөвхөн талбай дээр байгаа одоо залуучуудтайгаа талбай дээр байгаа жагсагчтай би шууд нүүр тулаал уулзаал ярилцчихсэн юм 2 3 ч үйл явдал болсон. Энэ удаа бол харамсалтай нь энэ ордон өөрөө хуваагдмал ийм нөхцөл байдалтай байгааг бол одоо би мэдчихсэн. Тийм учраас суур шалтгаан бол өөр зүйл байсан. Шалтгаан мэдээж энэ зүйл байсан. Би гарлаа гэдэг нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан. Тийм учраас энийг ярилцсан. Одоо яг өнөөдөр бид нар нээлттэй ярихгүй байгаа болохоос би намынхаач гишүүдтэй уулзахдаа, арчилсан намын гишүүдтэй ч уулзахдаа байнга л би энийг хэлчихсэн. Ийм хэмжээний одоо гомдол буруу ойлголт маш их явж шүү. Би амаа асуулгаж байна. Би нэг одоо арчилсан нам хүн намд хайртай болцсондоо ч юм уу. Ерөөсө тэгж их цаг гаргаадсан юм биш. Ганцхан энийг ажлууд нь бүтчихээсэй л гэдэг л ганцхан юм одоо бодол надад байсан. Тэгээ тал талд асуудлууд үүссэн.
энэ инглээ тэгээд яатсан эн чинь гэрээгээ төрчөөд байгаа юм шүү. Тэр нь инглээ одоо ингэчээд байгаа юм шүү. Тухай бүр би дандаа л хариулт одоо хэлж ийм асуудлууд ингээд босоор л байсан. Зузаараад л байсан. Ярилцаад л байсан үг нь. Гуйж зүтсэн, бухимдч зүтсэн. Тэгээ ялтчгүй л одоо ингээд нөгөө олон ийм одоо эрх ашигын гомдлууд нийлж чад хамгийн том мега төсөл нь явж байгааг ч анзаархаа бэлчдэг юм байна. Яг энийг тэгээ бид нар дор дорноо л харах ёстой. Чагсаалтан дээр ч би одоо нам дээр их л амаа алгадуулж байгаа. Уг нь одоо бас намынхаа бодлогыг, гол агуулгыг дэмжих ийм чиглэлээр одоо нам сонгодог парламент чагсаалт гаргадаг. Та одоо тэгээд энийг өөрөө л хийсэн одоо яа ихтэй гэж манай намынх надад хэлж байгаа. За үнэн цогтгөрөл дарга бас надад хэлсэн. Хэрвээ танаа нам олонх болоогүй бол ийм зүйл болохгүй байсан шүү дээ. Амаа алгадуулж байгаа ч гэсэн бас бодох ёстой асуудал. Тухайн үед одоо их хурлын одоо дарга гарцнаамаас тавиад ингээм хамтрах зүйтэй гэдэг тийм санал яригдчихсэн. Олон холцсон учраас тэр боломжгүй байсан. Цаашдаа энэ тогтолцоогоор одоо шууд олон болох их төвөгтэй тогтолцоо. Гэтэ яг анх удаа ингээд нөгөө явж байгаа учраас бид нар яг нөгөө юм том агуулга бас бүтэн харахгүй л байх шиг байна. Би Шинзландын олон хүнтэй уулзж байсан. Яг нэгээс хоёр термийн ард бас нэг юм сургамжууд үлддэг юм билээ л дээ. Тийм учраас хэдүүлээ одоо нэг халгаад яах вэ? Дор дорноол дүгэлд эцгээе. Тэрний юу вэ гэхээр надад албан тушаалд хорогдоод байгаа зүйл юу ч алга. Гагцгүй би зөв дүгнэлт үлдэх нь өөрөө чухал юм аа. Энэ бол маш хариуцлагатай зүйл. Сая даваа сурын сайттай би санал нэг байна. За гүйцэж хариулъя. Ерөнхий сайд юм. Ард түмэн 126-г дэмжсэн. Анхныхаа сонгуулийг хийцэн. Наадмаар бид нар гадаад зураг авахулгаад баяр хөөртэй байсан. Энэ уур амьсгалтыг л би бодож илүү тийм одоо зөв агуулгаар цаашаа явчихсаа л гэж бодоод байгаа болохоос биш. Хувь хүнийхээ хувьд бол одоо тэгэл энд хүн царай алдаал, гуугаал, хойноос нь хөөцөлтөл нэг одоо тэгээд нэг юм одоо хорогдоод байгаа юм надаа юу ч алга. Үнэн хэлэхэд. Зүгээр яг энэ өөрөө итгэл учраас энэний дараах үр дагаврыг би ерөнхий сайдын хувьд төсөөлөөд одоо байгаагаас дордох эрсдэл байгаа учраас л би өнөөдөр ингээд одоо итгэл үзүүлэхний асуудлыг та бүхэн маань олон талаас нь бодолцооч. Би хинрүүч уулзаж ингээд санал өгөөч гэж хэлээгүй. Харин нээлттэй ил тод яриад зөв дүгнэлт үлдээсэй гэдэг дээр л би илүү байгаа. Бүлэг дээрээ ч юм байр суурьтай байсан. Өнөөдөр арчил намын бүлэг дээр За ариун зэрэг шим тодруулжсоё. Дан ганц цөнхний асуудал байгаагүй юм аа. Цаана нь хүний өөрийн гадаад дотоод нийлсэн эрх ашиг болон баялагын тэмцэл явж байгаа маа гэдгийг бол бас тодорхой яг одоо юу гэдэг нь тод чанга бас хэлчмээр байгаа юм аа. Надаа бас Лодо самбуу гишүүнд хандаж нэг хэлэх үг байгаамаа. 2 триллион улсын их хурлын гишүүдэд тараах гэж байгааг би сонссон гэж хэлсэн нь шүүлтүүргүй мэдээллийг авж байгаа иргэдэд маш хүн дээр туссан. Үүнийг ашиглаж хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн улсын их хурлын гишүүдийг барьж ноцож та энэ мөнгийг авсан уу, та энийг сонссон уу гэж асууж байгаа. Зарим хүмүүс итгэж байна. Нэг гишүүнд эн чинь 16 тэрбум төгрөг байгаа байхгүй юу? Би өнөөдөр тоглоод асуулаа. Үнээрээ тийм үү? Хаан дансаа бүртгүүлэх үү гэж. Нэг ангид сууж байгаа улсын их хурлын ангийн хүүхдүүдтэй уучлалт гуйх хэрэгтэй. Бидний нэр хүндэд халтаж байгаа шүү. Улс төр улс төрөөрөө байж болно. Гэхдээ бас нэг жоохон ёс зүйтэй байя. За ерөнхий сайд хариулт өгье. Энд ч надаас асуугаагүй зүйл байна л да, тийм ээ. Тийм. Эхнийх нь асуудал. За өнөөдөр яг тэ олон гишүүдийн асуулт байна. Тэгээ би тодорхой асуултанд хариулаад явна. Тийм асуудал үнэхээр бодиттой байд юм байлээ. Зүгээр нэг цаг хугацаанд олон зүйлийг давхцуулах бол дэмий юм билээ. Цаашдаа одоо гал барих олон улс төрчдийн танхимд байгаа. Энэ дээр бас дүгнэлт хийх нь бол зөвөө. За мөнхтрийн наран туяа нараа гişэ асуулт